Хэрвээ таны биен дээр байгаа оноо нийгэмд эзлэх байр суурьтай илэрхийлдэг ертөнцид амьдардаг байсан бол ямар байх байсан бол? Тэр оноо тэг болсон тохиолдолд та ёроолгүй хар нөхрөө унана. Нэг ёсондоо өхөнө гэж ойлгож болно. Энэ бол манай гол дүрийн эмэгтэй Хина. Тэр Асиа нэртэй тосгонд амьдардаг. Энд мэдээж хүн бүр биен дээрээ өөрсдийн гэсэн оноотой. Энийн тухайн хүний амьдралыг илэрхийлдэг. Жишээ нь та хий нэгийг тусалвал таны оноо нэмэгдэнэ. Хайртай хүний хурал тухайн хүний оноо буурна. Хий нэгэн эсрэг үснээс татгалцсан хариу авбал таны оноо буурна гэх жишээтэй. Таван жилийн өмнө Хина ээжигээ ёроолгүй хар нөхрөөс хорогдож байгааг харж байсан. Учир нь ээжийнх нь оноо буурсаар тэг болсон. Үхээс өмнө охиндоо хэлсэн сүүлийн үг бол домогт Эйс гэж дуудагддаг нэгнийг олоод түүнд энэхүү шилэн бөмбөрцгийг өгөөрэй гэсэн. Ингээд Хина шинхэн найзуудтайгаа домогт Эйсийн талаар ярилцаад байж байхад гинэт хаанаас ч масктай залуу гараад ирв. Найзууд нь найсандаа зүгтаад явхад залуу өөрийгөө Лик Бак гэж танилцуулдаг. Ингээд нууцлаг гаж донтой залуу Хинагийн биен дээрх оноороо ширтв. Ядж байхад энэ Хинагийн бүдүүн гойны завсар нь байлалтай. Гаж залуу улам дөхөж ойроос харах гэхэд Хина сэгсэтэл өшөглөж унгаагаа зүгтаад явчихдаг. Тэгсэн гаж залуу ардаас нь хөөхөд Хина гудамжаар ойролцгүй ингээд тусламж хүсв. Энэ үед нэг тохон орж ирээд гаж залууг унтлан цогцохдаг. Цогсон эмэгтэй бол Наана. Тэр гаж залууг таньдаг юм байна л да. Тэгээд гаж залуу тандан түүнийг 50 орхи гэв. Наана өөрийн гэсэн хоолны газартай. Ингээд Хинаг хоолоор дайлаад нэрийг нь асуухад өөрийнхөө нэрийг хятадаар бичиж өгөв. Үргэлжлүүлэн аав ээж нь хаана байгааг асуухад газарт байсан хар нөхрөө ороод алга болчихсон. Гэтэ яагаад гэдгийг нь ойлгоогүй гэв. Наана үүнийг нь тайлбарлахдаа энэ ертөнцийн хүн бүр өөр ингэсэн дугаартай. Энэ ертөнцийг үдддэг зүйл бол тоо. Төрсөн цагаасаа эхлэн хүмүүс тоотой байдаг. Тэдний амьдралын зарим зүйлсээс хамаарч тухайн хүний тоо өөрчлөгдөх боломжтой. Ингээд тэр Хинад өөрийн оноогоо хэлдэг. Түүний оноо бол 77. Энэ нь хідэн хүн түүний хоолыг амттай гэж хэлэх, эсвэл муу гэж голсноос хамааран өөрчлөгддөг. Наана Хинагийн дугаарыг асуухад 441 байлаа. Тэгсэн нөгөө донтой Лик гарч ирээд дахиад 3-нд өгөхөд Наана нистэл нь мод руу аваад шидчихдэг. Ингээд Наана үргэлжлүүлэн Хинагаас түүний дугаар хэрхэн нэмэгдсэнийг асуухад Хина ээж намайг сайн алхаж байгаараа гэсэн. Би бас алхах дуртай гэхэд юу вэ 100 км алхаж байж л дөнгөж нэг оноо нэмэгддэг штэ гэхэд Хина тийм ээ би үргэлж алхдаг шалтгаан гэвэл бүхэл амьдралынхаа турш домогт Эйс гэж нэрлэгддэг нэгнийг хайсаар ирсэн гэв. Ингээд Наана Хинад оноотой холбоотой бас нэгэн чухал зүйл гэвэл чамаас өндөр оноотой хүнд чи зааж тушааж болохгүй. Аль баян ядуу гэдэг шиг нийгмийн давхарга энэ дүрмийг үргэлж сайн санаж яваарай гэж загтдаг. Тэгсэн гинэд хаанаас ч олон зэргүүд гараад ирв. Тэдний нэг нь төрүүч Дэви. Нүүрэн дээрээ тоотой, мөн хүмүүсээс ялгаатай хажуудаа одтой байлаа. Тэгээд залуу Хинад өөрийгөө хэлэхдээ чиний өдийг хүртэл хайж ирсэн домогт Эйс чинь би байна. Гэхэд Хина уйлж эхлээд энэ мөчийг насаараа хүлээсэн гэдгээ хэлдэг. Ингээд өөрийгөө домогт Эйс гэж хэлсэн залуу Хинаг авч яваад түүний биедэн дураараа хүрхийг оролддог. Хина түүний анхаарлыг сарниулж сэдвээ өөрчлөн ээжийнхээ үлдээсэн шилэн бөмбөрцгийг харуулв. Тэгсэн яг харуулах үед бүх зэргүүд цочирдон сэлмээ суулна. Төрүүч Дэви ч юм уу адил сэлмээ суулаад Хинагаас бөмбөрцгөө өгөхийг шаардав. Хина хэлснээс нь татгалцаад залуу уурланд түүнрүү сэлмээ далаадаг. Ингээд Хина хэлэхдээ би чамаас өндөр оноотой учраас чи над руу ингэж дайрч давшилж болохгүй. Харин чи миний үгийг дуулууртаа даах ёстой гэхэд залуу үйлдэлээ зогсоон тайвшраад Хинаг тулаанд дууддаг. Энэ нь өөрсдийн оноогоо дэнжинд тавиад ялсан ялагч хожигдсон хүнийхэд оноог нь авна гэж тайлбарлав. Төрүүч Хинагаас баг тоотооч түүний үгэнд орохгүй байх ганц арга бол Хинаг тулаанд дуудах байлаа. Хина үнийг нь хүчээр зөвшөөрөө тэр хоёрын халц тулаан эхэлнэ. Тэгсэн манай эмэгтэй тулаанч огт биш тулалддаггүй болохоор маш амархан ялагдлаад бууж өгөөд төрүүч ялалт байгуулдаг. Ингээд ёроолгүй хар нөхнөөс гарнууд гарч ирээд ялагдсан Хинагийн гуйн дээрх дугаараас авахд манай хүн нэг гэсэн оноотой үлддэг. Ялсан төрүүчийн тоо нэмэгдээд 760 болов. Хина айд сандран гайхахтаа зэрэгцсэн байж байгаад яагаад энэ урт хугацаанд хайсан домогт Эйс надад ийм зан гаргаж байгааг гайхдаг. Тэгсэн залуу өөрийнхөө үнэн гэлчлээд жинхэнэ домогт Эйс би биш гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Саяны хэсэг хугацаанд төрүүч залуу худал ярин зүгээр л түүний шилэн бөмбөрцгийг хулгайлах төлөвлөгөөтэй байснаа хэлдэг. Ингээд яг зорилгоо биелүүлэх гэж байтал донтоо Лик Бак гарч ирээд Хинаг хамгаалаад гаран дээрх өөрийн дугаараа төрүүчид харуулв. Энэ нь хасах 990 байлаа. Донтоо залуу төрүүчийг тулаанд дуудахад төрүүч инээгээд би яахаараа хасах дугаартай өчүүхэн амтантай тулалдах билээ гэд гинэт хасах дугаартай өнд доромжлуулсан мэдрэмж аваад донтоо залуу руу дайрч эхлэв. Тулалдаж байх зуур түүний зэргүүд хоорондоо ярилцаад хасах тоотой хүн байна гэдэг хацралтай юм да. Хэрвээ энгийн үний тоо тийг болов тэр ёроол руу хар нөхрөө умдаг гэд ярилцаад байж байхад гинэт төрүүч залуу гайхаад тулаанаа төр зогсоод хин гэдгийг нь асуув. Ингээд манай донтоо залуу өөрийн сэлмээс суглаад 2 дахь дугаараа харуулдаг. Энэ нь 5700 оноотой. Хажуудаа жинхэнэ 5 ашуутай байдаг. Үүнийг нь харсан Хина донтоо залууг ээжиг нь хэлээд байсан жинхэнэ домогт Эйс гэдгийг нь ойлгов. Төрүүч донтоо залууг жинхэнэ домогт Эйс гэж итгэхгүй өөртөө адилхан лөөвчин гэж бодоод бүх домогт Эйсүүд 300 жилийн өмнө өгсөн гэж хэлээд цэргүүддээ энэ лөөвчинг ал гэж тушаана.
Ингээд зэргүүд донтой залуу руу дайрахад донтой залуу Хина тандан нүдэн ханж байгаараа гэд өөрийн хүчрхэг чадвараа ашиглан газрыг хагартал нүдэнд нь харагдахгүйгээр хурдлаад цэргүүдийг тэр дор нь ялдаг. Тэгсэн түрүүч үүнийг нь хараад шоконд ороод үнэхээр жинхэнэ домогт эстэй тулалдаж байгаагаа ойлгов. Ингээд донтой залуу түрүүчээс Хинагаас сулгаалсан оноогоо буцааж өг гэхэд түрүүч сүүлийн удаа түүнийг бүх хүчээрээ болгож авахар оролдоно. Уг нь чаавс тэр тосгоныхоо хамгийн шилдэг сэлэмчин юм байна л та. Тэгсэн домогт эс маань үүнээс ядах юмгүйгээр болтно. Тулалдаж байх үед Нана хоолны газрын хүмүүстэй үйлчилж байтал үйлчлүүлэгч нь юун чимээ гараад байгааг асуухад энэ бол домогт эс. Домогт эс хоёр тустай оноотой байдаг. Лик баг сэлмэн дээрээ 5700 оноотой. Энэ нь түүний хэрэг тулаанд ялсныг илэрхийлж байгаа. Нөгөө оноо нь түүний гарн дээр байдаг. Энэ нь эмэгтэйчүүдээс татгалцсан хариу авсныг илэрхийлж байгаа гэдээ өргөжлүүлэн домогт эс гэдэг хүмүүс ойролцоогоор 300 жилийн өмнө гарч ирсэн. Тухайн үеийн аимшигтай данд бүгд гялалзаж буй 5 хашуудаа тэмдэгтээ оролцож байсан. Ямар ч энгийн үнээс хэд дахин илүү хүчрхэг тулаанчид байсан гэв. Ингээд тулаанд лик баг түрүүчийг ялахад яваалгүй хар нүхнээс гарнууд гарч ирээд түрүүчийн оноог аван Хинад өгдөг. Хина үүнд нь маш ихээр баяртай байлаа. Тэгсэн гинэт домогт эс Хинагийн ээжийн өгсөн бөмбөрцгийг булааж аваад зарж мөнгө олгон гээд энэ бөмбөрцөг бол маш үнэтэй чухал зүйл. Хүний хүчийг нэмэгдүүлдэг гэхэд Хина яагаад ийм зүйл хийж байгаа юм бэ гэхэд би чиний хайгаад байгаа домогт эс чинь биш. Надаас гадна маш олон эсүүд бий. Үнэгүй хөх дургу байгаа бол энэ тоглоомыг оронд нь ав гэд нэг тоглоом шийдчихдэг. Ингээд тэр нисээд Хинаг орхиод явчих. Гуниж гутарсан Хина тосгонлоо алхаж байгаад Нанатаа таарад уйлж эхлээд домогт эс ийм зүйл хийсэнд нь итгэж чадахгүй байгаагаа хэлдэг. Тэгсэн Нана Ликийн өгсөн хүүхэлдэйг нээгээд үзтээ гэхэд хүүхэлдэйн дотор өнөөг шилэн бөмбөлөг байж дээ. Нана хэлэхдээ Лик баг чамаас бөмбөлгийг хулгайлсан шалтгаан нь чамайг аврахын тулд байсан. Учир нь энэ тосгонд хувьдаа шилэн бөмбөлөг эзэмших боломжгүй хуулаараа хориотой. Хэрвээ энэ одоо чамд байгаа цэргүүд мэдэж байсан бол чи гэмт хэрэгтэн болж хариуцлага хүлээх байсан. Эсвэл тэр чамайг цэргүүдийн нүдэн дээр алчиж болох байсан. Ингээд тэр чамаас шилэн бөмбөлгийг хулгайлж байгаа харагдаад хүмүүсийн нүдэнд харагдахгүй маш хурднаар хүүхэлдэйн дотор хийгээд чамд өгсөн гэв. Ингээд Хина эцэст нь үннийг олж мэдээд донтой залуу тосгоныг орхиж явхаас өмнө түүний ардаас орилсоор гүйдэг. Тэгсэн манай эмэгтэй арай хожиндоо донтой залуу маш ол замыг туулсан байв. Хина уйлж эхлээд муу худалч намайг аврахын тулд ийм зүйл хийсэн байхдаа яах вэ гэдэг. Ингээд Хина донтой залууг худалч гээд үзэн ядснаар домогт эсийн оноо хасах 999 байсан бол хасах 1000 болж буурдаг. Хэд хоногийн дараа анимийн шин дүр болох түрүүч Лин Мэй болон түрүүч Пил нар домогт эсийг хайж эхэлснээр манай донтой залуу эрен сурлагдаж эхэллээ. Лин Мэй бол жаахан болихтой эмэгтэй. Тэр өөрийн оноогоо бусад энгийн иргэдэд тусалж нэмдэг. Тэгэхээр тэр энэ тэнд явж байгаа дайлуулах чадах чинээгээрээ хүмүүс туслахыг хичээдэг гэсэн үг. Ингээд түүний хамтрагч Пил түүн тандан одоо хамгийн чухал зүйл бол энэ бөмбөрцгийг өөртөө авсан Лик Баг гэх нэртэй гэмт хэрэгтнийг барих. Цаасан дээр түүнийг тодорхойлохдоо домогт эс гэсэн ба янз бүрийн маск зүүж нүрээ далдалдаг гэсэн байна гэв. Хэсэг хугацааны дараа тэр хоёр тосгоноор алхаж байхад донтой залуу сонирх утас сонин маск өмсчихсэн байхдаа таарад түрүү жимэгтэй алхаж очоод түүний хэн гэдгийг чинь мэднэ гэхэд Лик Баг би үнэхээр энэ зурган дээр хүн бишээ би амлаж байна. Зурган дээр байгаа маскнаас миний маск шал өөр байгаа үстэй гэд үргэлжлүүлэн миний маск зүүж царайгаа нуудын учир нь би 1000 эмэгтэйгээс татгалцсан хариу авсан. Би царай муутай учраас эмэгтэй хүний нүдрөө чарж чаддаггүй болохоор маск зүүдэг гэв. Энэ үеэр Пил цаанаас нь түрүү жимэгтэй тандан энэ чиний өөрийн оноогоо өсгөх боломж юм биш үү гэснээр Лик болон түрүү жимэгтэй нар болзоонд явхаар болно. Ингээд өдрийг хамт өнгөрүүлэнгээ хөтлөлцөөд хамтдаа юм идээд донтой залууд энэ маш их таалагдж байв. Тэгсэн түрүү жимэгтэйгийн оноо нь хэд хэдээр нэмэгддэг. Хэсэг хугацааны дараа Пил болзоог зогсон. Энэ залуу яах аргагүй домогт эс юм шиг байна. Түүний гарн дээр байгаа оноо хасах 1000 гэж байна. Энгийн хүү хасах оноороо орж чадахгүй. Учир нь оноонд тэг болвол тэд үхдэг гэв. Лин жаахан гайхаж бодож жоод Ликийн маскыг шууд авчихдаг. Тэгсэн ойлгомжтой зурган дээр байгаа хүн мөн шүү дээ. Ингээд түрүү жимэгтэй түүнийг өшгөлөхөд эс тэр дараа бүх хөдөлгөөнөөс нь бултаад маш хурдан зүгтаад алга болчихдог. Яг энэ үеэр Хина Нана хоёр хоорондоо ярилцж байгаад Хина Лик Багийг хайхаар явахыг хүсэж байгаагаа хэлэхдээ зэрэгцэн нэг залуу цэргүүдтэйгээ гинт хүрээд ирэв. Тэр бол хааны цэргүүдийн офицер Жейл. Хэрвээ Лик Багийг хаанаа хэлэхгүй бол бүгдийг чинь баривчлан гин. Ингээд Нана түүнд тэр дорн зүгийг чиглэж авсан гэд хэлчихв. Ингээд тухайн цэргүүд домогт эсийг хайх зандаа гардаг. Эцэст нь тэд түүнийг олоод баривчлах гэтэл тэр хүчээ ашиглан суд чөлөөтэй болоод бүх цэргүүдтэй тулалдаж эхлэв. Мэдээж ойлгомжтой донтой залуу цэргүүдийг өөрийн хүчээ ашиглан тэмч төвөггүй ялдаг. Ингээд цэргийн офицер цэргүүдэд зогсоогоод өөрөө тулалдахаар болно. Ингэхдээ Линээс шилэн бөмбөлөг юу гэдгийг хүмүүст тайлбарлал. Мөн яагаад домогт эсийг барих ёстойг тайлбарлахыг тушаадаг. Лин тайлбарлахдаа шилэн бөмбөлөг бол энгийн хүнд байхад хууль бус зүйл. Шилэн бөмбөлгийг эзэмшвэл тухайн хүний онооноос хамаарч онцгой хүчтэй болдог гэв. Жишээ нь офицер Жейл хууль ёсны дагуу шилэн бөмбөлөг эзэмшигч. Ингэснээр төмрийг хүсснээр удирдах чаддаг. Тулааны үеэр ашиглаж төмөр хан гих мэтийг босгож чадна. Гэхдээ энэ давуу тал боловч тухайн хүний онооноос хамаарч үйлчлэн гэсэн үг. Ингээд Лик офицер Жейл тандан чиний оноо чинь ердөө 900 юм байна. Минийх 5700. Тэгэхээр чи надтай тулалдаж чадахгүй гэхэд Жейл шууд өөрийн төмрийн хүчийг ашиглан домогт эс рүү дайрч эхлэв.
Жэйлийн хүчийг хараад манай Донтой залуу өөрийн супер хурдтай хүчийг ашиглан түүнийг төөрөгдүүлж зүгтгаар оролдоход Жэйл гинт агаар дээр шилжсэн Донтой залуугийн өдөөс аврах том төмрөөр цогцов. Ингээд Донтой залуу манраад байж байтал Жэйл өөрийн хуурамч оноогоо хуулаад жинхэнэ оноогоо харуулхад 12500 гэд манай залуугаас бүр 50 илүү болчтой. Энэ хоёрын хооронд маш хүчрэх тулаан өрнсөөр ядчихад хоёулаа амар хүчрэх чадваруудтай. Тэгсэн манай Донтой залуу баригдчихв. Ой, お前。僕はお前の鉄を切れないんじゃない。切りたくなかっただけだ。彼女はこの町を壊したくないと言っていたから。Ингээд Жэйл өөрийн жинхэнэ хүчээ гаргаад хоорондоо тулалдахад төрч Лим маань газар хөдлөлтөнд өртөө доошоо унцдаг. そうじゃ。しまった。ねえ、リンちゃん。君、重いんだね。はい。重い。重すぎるよ。お願いだからダイエットして。Ингээд эцэст нь Донтой залуу эмэгтэйг аварчаад өөрөө зүгтаад явчихв. Part 1 маань хүрээ дуусч байна. Хэрвээ энэхүү бичлэг 2000 лайк хүрвэл төгсгөлийн part буюу part 2-ыг шууд орууллаа. Шууд цацхад бэлэн бэлтчихсэн байгаа болохоор лайкаа дарж subscribe дарахаа битгий мартаарай.